Хэрэглэгчтэйгээ маргуул та ялагдана. Маргалдаг биш зөвшөөрөөд удирдвал ялна. Ихэнх борлуулагч нар ийм л алдаа гаргадаг. Хэлсэн үгийн шууд няцаагаал зөв бурууг нүртэл шүүгээд эхэлнэ. Ингэх тусам тухайн хүн хамгаалтанд ороод танаа борлуулалт хэмжээгээр унана. Ур чадвартай борлуулагч нар зөвшөөрүүлэх тийм тактик хэрэглэдэг. Таны эснийг ойлгож байна. Аль эсвэл энэ талаас нь харахад үнэхээр зөв юм байна гэж хэлнэ. Ингэх тусам тухайн хүн өөрийг нь хүндэлж байна гэдгээ мэдэрдэг. Хамгаалтаа хүртэл бууруулаад таныг сонсох сувг хүртэл аяндаа ингэ нэгдэдэг. Танаа үн арай өндөр байна уу гэсэн чи урдаас нь шууд үгүй ээ манай үн үнэндээ боломжийн гэд маргуул итгэхгүй наалгамжтай. Тэгэхээр тийм ээ үнэтэй гэж харагдаж магадгүй. Гэхдээ энэ үн таны эрсдлийг бууруулах баталгаатай хамт ирж байгаа шүү гэж зөвшөөрөөд дараа нь үн цэнийг нь тайлбарласан. Үр дүнд нь үн биш өөжийг тэр хүн харж эхэлж байгаа юм. Борлуулалтанд штэ ялт чинь маргаанаар биш зөвшөөрснөр эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр хэрэглэгчийн хийсэнгэн зөвшөөрөөд дараа нь өдөртөөс орж байгаа.